Дог хий, дотоолтой хүмүүсийн дог хий, дадлалаа болтлон дог хий, ер нь тэгээ бүгдээрээ дог хий. Дуг хийхийг 3 төрөлд ангилдаг байна. Нэгт зуршлийн дуг хийгчид. Хоёрт төлөвлөж дуг хийгчид. Харин 3-т яралтай үеийн дуг хийгчид. Сонин байгаа биз? Байгаа штэ байгаа. Сонин байж штэ төрдөр сонин байгаа штэ. Би нэрээ хийж. Сонин байгаач контентын маань ээж нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бид хоёр дуг хийлтийн талаар ярилцсан. Дуг хийлт. За дуг хийлт гэж юу нэг юу юм? Мэдгүй юм. Харин одоо сайхан ярилцъя л да. Айгүй амархан штэ. Дуг хийх. Сонин байгаач. Дуг хийх нь хүний биед маш сайн юм байна л да. Тархины үйл ажиллагаа бие махбод эзэгтнүүд ч гэсэн маш сайн хэрэгтэй юм байна дуг хийх нь. За зөв дуг хийх гэдэг нь юу нь яг ямар онцлогтой хийх юм? Мэдээж биений байрлалыг хэлэхгүй л ах тийм үү? Биений байрлал ерөөсөө хамаагүй. Тийм. Ерөөсөө энэ цагаа зүгт харуултал. Яг нөгөө түрүүний ярьсан 3 дуг хийхчээс хоёр дахь нь байгаа даа байхгүй. Төлөвлөж дуг гэдэг, эзэн унтахаа мэддэг, би ядархаас өмнө унтж чаддаг гэх юм хаашаа. Тийм хүмүүс нь зөв дуг хийж байгаа гэсэн. Тэгээд Эрдэнэтэд судлаад гаргасан зүйл нь дуг хийх хамгийн тохиромжтой хугацаа нь 20-40 минут байдаг юм байна. Өдөр арай их унтчаар бүр нэг унтсан эссэн юм бол язгаарч бүр ингээд унтснаасаа илүү амарснаасаа илүү бүр нэг манараа тэр өдөр бүр ингээд нэлээд авчдаг тийм. Тэгэхээр тэр нь өөрөө буруу дуг хийлтэндээ гараад байна гэсэн. Тэгэхээр ерөөсө зөв дуг хийх нь цагаа тохируулах хэрэгтэй. Хэрвээ хэтрүүлж унтна гэж бодож байгаа юм бол сэрүүлэг тавьсан ч болно гэсэн. Сэрүүлгийн аянд ягаад ч бүхэн дургу байдаг те. Надад бол бүүн таш байдаг шүү дээ. За цагаа тохируулалт яаж тохируулах хэрэгтэй юм бэ гэсэн чинь за дуг хийлт яг зөв цаг нь бол 20-30 минут гэж юм тийм. 20-40 минут. 20-40 минут. Тэрнээс хитрэх юм бол мó тэрнээс богинох юм бол бас гүйцэд амарч чадахгүй байх шүү дээ. Тийм. NASA-гаас бас нэг судалгаа явуулсан байна. Ямар судалгаа вэ гэсэн чинь сансрын нисгэгчтэй шүү дээ. Тэднийг ажилдаа гарахаас өмнө 40 минут дуг хийлгэлээд ажилд нь гаргасан байна. Тэгсэн чинь нисгэгчийн ажлын гүйцэтгэл нь 34%-аар сонор сэрэмж нь бүр 100% өссөн байна гэж байна. Гэхдээ 30 минутаас 40 минутаас хитрээд унтсан хүмүүс нь бас сонор сэрэмж нь буурдаг гэсэн бас тэр судалгаан дээр. Тэгэхээр хоёр талтай юм байна. Цаг гэдэг маш чухал гэдгийг тэр аль дээрээс сануулад байгаа шүү. Тийм ээ, танд хэлээд юм яг одоо үзэж байгаа танд. Тий сонирн байгаа шүү дээ. Дэлхийн хүн амын 3.2% нь ямар нэгэн байдлаар нойрны дутагдaltaй явж байгаа гэж байгаа юм. Энэ хүмүүс ер нь байнга нойрны дутагдaltaй явж байгаа. Ер нь байгаа байдал нь ч нойрмог. Ийм юм байна. Шөнийн нойрыг ба штэ. Өдөр нь унтаж нөхч авч болдгоо юм байна. Дуг хийлт нь нойрт одоо бүтэн ширийн нойртод тэнцдэг нэг зүйл байж болт юм байна. Тэр нь болохоор хичээл хийх буюу юм чийлэх ер нь хичээлтэй холбоотой. Биенд нь нөлөөлж чадахгүй ч гэсэн тархинд нь нөлөөлдөг байх тийм. Яг тийм гэсэн. Судалгаан дээр харахад яг тестнээс буюу шалгалтнаас өмнө нэг цаг хагас унтсан хүмүүсийн дүн нь өмнөх шөнөө бүтэн нойроо авахад хонсон хүмүүстэй ижилхэн шахуу байсан гэж байна. Тэгэхээр дуг хийлт маш ашигтай зүйл болж байна. Ер нь бол юм шийдслэхээс өмнө, юм сурахаас өмнө унтах хэрэгтэй гэж байхгүй. Мөн юмас сурчаад дараа нь бас унтах хэрэгтэй. Яг гэвэл сурсан юм цээжиж тогтоохын тулд унтж амарч их хэрэгтэй байна. Хүний тархич нэг компьютертэй адилхан мэдэн шүү дээ. Унтчих хооронд нь одоо цээжинд нь орж ирсэн, тархинд нь орж ирсэн юмнуудыг цэгцэлж хадгалах тийм хугацаа болох хэрэгтэй байна тархинд. Тэгэхээр унтах маш чухал. Тэр дуг хийлтээр тэрийг авах хэрэгтэй. Кофе уугаар гэхдээ яг сэрэгдэх үү? Одоо ингэ шууд сэрэгдэх. Одоо зүгт. Мэдээ.
нэр тийм юм шиг үү. Би жишээлбэл одоо ингээл монтаж хийж ч юм уу ямар нэг юм дээр одоо ингээд ажил хийгээ сууж штэ. Тэнгүүд ингээл нойр хүйш тэнгүүд очтар хоолоос өччих. Энэ бас нойргүй гэх. Тэгэл ингээд копи он сэрэхгүй байгаа юм гэж юу. Ямар ч юм бол хаа энийг яаж шийдэх юм бол Энэ нэг амархан харж бай. Тэр нөгөө кофенд дагуулдаг кафен хүний биед ууснаас хойш 20-30 минутын дараа үйлчлэж эхэлдэг юм байна. Тэгмүүд яг дуг хийгээд ихсэн хугацаанаас авах юм бол одоо үйлчлэг нь давхардж гин гэсэн үг. Яг сэрэл сайхан би чи амарсан байхад давхардаад нөгөө кафений үйлчлэг нь ороод ирэхгүй те. ер нь унтах гэд ер нь дуг хий. Үнэ. Яалтаа дуг хий. За хоёрч та. Йоо. Чистэй ихтэй мэ дуг хилтчих. Яагаад би тэр ингээд энэ олон зүйлийг яриад байна вэ гэхээр дүгнээд хэлэхэд та энэ дуг хийх гэдэг зүйлийг дадал зуршил болгох хэрэгтэй байна тийм үү? Өдөр тутамдаа төлөвлөсөн цагаар одоо нэг 3 янзын дуг хийлт байгаа шүү дээ. Тэрний яг 2 дахь дуг хийлт буюу төлөвлөсөн дуг хийлт зуршил болгох хэрэгтэй. Тэгжиж бидний бие махбод амарж иж эрч хүч сэрэгдэм байна л та. Тэгээ ер нь бол нойрыг орлох одоогор бол нойрыг орлох ямар нэгэн эм дом гараагүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр нойр бол хүнд маш чухал. Нойроор л өгч авах, өөр юугаас нь өгч авч чаддаг л бодлоо. Яралтай дуг хийлт боллоо сая бол. За. Хүмүүстэй хэлэхэд хүн хоорондын зайгаа бариад хүн хооронд хийж хоёулаа чи. Би чи Пикачу шүү дээ. Зайгаа бариад маска зүгээд гараа хариуцгаад яваарай. Гэхдээ маскыг зүүдх юм уу, өмсдөх юм уу? Хүмүүс цаа ингээд эмэг зүүлт зүүн ярьдэн шүү дээ. Тэснэ маск зүүчиж байгаа. Тэгвэл ягаад чи яг бүгжиг бас яах шүү дээ. Тэгвэл малгайг бас ягаад өмс гэдэг. Малгайг ягаад зүүж болтгүй. За энэ асуудлаа шийдэж өгөөрэй. Яг зөв нэршлиг нь олж өгөөрэй. Эрүүл мэндийн яам авах хөтлөлт. За зөв шүү дээ. Яг зүүх юм уу, өмсөх юм уу мэдэхгүй ямар ч байсан та маска өмсөх зүгээрээ. За. Тусах удаа. Сонирн байгаа. Окей. За. Сонирн байгаа.